Автомашины бүхээгийн агааржуулалтын системийн ажиллах зарчим. Суудлын автомашинаар тооцоход салоны агаарын орон зайн багтаамж 2.5-аас 3.5 м3 байдаг. Хүн амьсгалахдаа агаарт байсан хүчил төрөгчийг авч нүүрс хүчлийн хий болгон гаргадагаас бүхээгийн агаарт агуулгадах хүчил төрөгчийн агууламж буурдаг. Бүхээгийн агарыг сэлгэхгүй бол энд хүн амьсгалах боломжгүй болдог. Бүхээхтэй жолоочийг оролцуулаад 3 хүнтэй бол агаар нь дөнгөж 175 цаг хэвийн амьсгалахад хүрэлцэнэ. Иймд бүхээгийн агаарыг сэлгэж, агаартай хамт хүчил төрөгч оруулах шаардлагатай. Агаартай хамт хортой, бохир бодис, бактери, тоосонцор бүхээгт орж ирэх бөгөөд эдгээр нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна тоосонцрууд нь автомашины агааржуулалтын системийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Агааржуулалтын систем нь гаднаас нэвтэрч буй халуун агаарыг хөргөх, хүйтэн агаарыг халаах үүрэг бүхий төхөөрөмжүүдтэй байдаг. Бүхээгийн шүүлтүүрийг норм хугацаанд нь солихгүй удахад автомашины бүхээх нэвтрэх агаар багасж, автомашин бүрэн халахгүй, хөрөхгүй нөхцөл бүрдэх ба цаашид агаарын шүүлтүүр цоорч гэмтэх ба бохир агаар тоосонцруудыг чөлөөтэй нэвтрүүлж эхэлнэ. Ингэснээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна халаах, хөргөх төхөөрөмжүүдийг тоосонцроор бохирдуулж, үйл ажиллагааг нь дагуулдуулж, ажиллахгүй болгох гол шалтгаан болдог. Бүхээгийн агаар шүүгчээ норм хугацаанд нь солилцгоё.